Сайн уу? Бичлэгийг маш удсан байна. Тэгээд өмнө нэг бичлэг хийчээд чанар жоохон хангахгүй бараг харангуут хийж таарад. Тэгээд тэр бичлэгээ эдитэлж оруулаагүй. 9 сар гараад нийтээрээ ямар байсан бэ? Та нарт саяны 9 сар миний хувьд бол ингээд жоохон хэцүү байлаа. Амар олон төрлийн саад бэрхшээл гэсээ илүүтэйгээр ингээд намайг сорьсон юм сорилууд байсан юм шиг баг тийм сэтгэл төрсөн. Гэхдээ ингээд маш олон тиймэрхүү зүйлийг даван тууллаа. Ерөнхийдөө 6 сар хүртэл өөр дээрээ ажиллаад маш их цаг завыг ингээд өөртөө зөвхөн зориулчихсан. Тэгээд зүгээр миний ажигласнаар тухайн үед би ингээд яг өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөр дээрээ ингээд маш сайн ажиллаад одоо тэмдэглэл хөтлөөд те ингээд өөрийнхөө сэтгэл санаа байгаа бүх зүйлүүдээ бичиж тэмдэглээд тэгээ бясалгалаа тогтмол өдөр болгон хийгээд ингээд явжсэн. Тэгээд яг өөр дээрээ ингээд ажиллаад өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөр боломжууд маш их гарч ирдэг юм шиг санагдсан. Тэгээд миний одоо надад тохиолдсон боломжууд юу байсан гэхээр би яг 1 сараас эхлээд ингээд эрүүл мэндийн шалгаанаас болоод ямар нэгэн яг тогтсон ажил хийх боломжгүй байгаад исэн. Тийм тэгээд өөрөө болохоор нэг юм шинээр нэг зүйл эхлүүлэе гэж зориод тэгээд тэрнийхээ араас хөөцөлтөд нилээ явсан боловч цанаасаа л ерөөсөө ингээл бүтэхгүй байсан уулзсан хүмүүс тэгэж дахиж эргэж холбогдож чадахгүй эсвэл ингээл ямар нэг юм урагшлах тийм зүйл ерөөсөө гарч ирж чадахгүй байгаад исэн. Тэгээ яг тэр зүйлүүдээ ингээд за одоо цаг нь биш юм бэлхүү дээ. Эхлээд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд ер нь аль 1 сараас 5 сар хүртэл тууштай эрүүл мэндэд анхаарсан. Тэгээд эрүүл мэндэд анхаарад нилээн дажгүй болоод араас нь бясалгалаа хийгээд ингээд одоо нөгөө бясалгалын ангидаа ороод тэгээд ингээд явсан байгаа. Гэхдээ тэр бүх хугацаанд ингээд би дандаа өөрийгөө ингээ голсон мэдрэмжтэй ингээ би яг юу ч хийж гүйхгүй байна. Одоо бараг 25 ороод гараад ингээ талтаа орлоо. Тэгтэл надад ингээд яг хийж бүтээсэн зүйл алга гэл ингээд яг тэрэндээ ингээд амар гимшээд өөрийгөө буруутгаад л нөгөө өөрлөгөө ингээд дайраад тиймэрхүү яг нөхцөл байдалтай байгаад исэн. Тэгээд яг бясалгалын ангид ороод бясалгал хийгээд ингээд явж хагаад өөртөөгөө ингээд тэмдэглэгээд өөртөөгөө яриад ингээд өөр дөрөө нилээн ажиллаад ингэхдээ надад ийм цаг хугацаа олцсон байгаад нь би маш их талархах хэрэгтэй юм байна шүү дээ. Яг ийм цаг хугацаа олдоод би яг өөр дээрээ ажиллах ийм хугацаа гарч ирсэнд маш их баярлах юм байна. Энэ бол яг надад өөрт маань зориулж байгаа миний цаг хугацаа байсан юм байна шүү дээ гэж тэгж хүлээж авсан. Тэгж яг одоо хүлээн зөвшөөрөөд үргэлжлүүлэн ингээд улам их зүйл хийх, улам өөртөө итгэлтэй болох, улам өөрийгөө хайрлах ийм сэтгэл төрөөд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээд явсан чинь маш их боломжууд ингээд гарч ирсэн бохгүй юу? Ажлын саналууд орж ирсэн. Одоо гэр бүлийн маань бизнес дэвч гисэн илүү ингээд дахид дэвшил гарсан. Гинтэл ингээд бүх зүйлүүд ингээд боломжоор дүүрэн ингээд гараад ирсэн ингээд. Тэгээд би яг гинт ингээд маш завгүй болоод ирсэн бохгүй юу? Тэгээ өөрөө ер нь завгүй ахтаа ч гэсэн нэлээд дуртай тийм төрлийн хүн. Тэгэл би ингээд завгүй болохдоо яа би ингэж чадахгүй байх, тэгж чадахгүй байх гэж бодгоосоо илүүтэйгээр одоо миний сэтгэлгээ шууд өөрчлөгдсөн байгаа байхгүй би ингээд ийм завгүй ахыг хүсдэг байсан шүү дээ. Тэгээд одоо яг надад энэ цаг хугацаанд ингээд ирсэн байхад би яг үүнийг талчгаж хүлээж авах хэрэгтэй байна. Одоо энэ боломжуудаас миний дараагийн дахиад ингээд ажлын ч юм уу өөрийн минь ахиц дэвшлийн боломжууд илүү их нэмэгдэж орж ирэх юм байна. Тэгэх болоод надад ийм зүйл тохиолдож байгаа хаа гэдэг яг тийм өнцгөөс хүлээж авч одоо тэр бүх ажлуудаа ялархаж хийхгүйгээр ингээд боломж гэж хүлээж авч хийдэг гэсэн. Одоо яг тиймэрхүү адилхан нөхцөл байдалтай хүмүүс байвал ингээд өнөөдөр би л зовж ийн ч юм уу
тийм нөхцлөөс хүлээж авахаас илүүтэйгээр би эндээс юу сурч авч болох вэ? Одоо яг эндээс орж ирж байгаа мэдээллүүд ч юм уу те ингээ ажлын иймэрхүү мэдээллүүд миний ирээдүйд хэрэг болч магадгүй шүү дээ. Эсвэл би яг ирээдүйд өөртөө ингээ тус болох хүнтэй танилцах юм билүү? А, илүү ингээд те нөгөө нэг харилцаа холбооны цар хүрээ улам нэмэгдэх юм билүү гэдэг яг тийм өнцгөөс нь хүлээж аваад илүү эерэг ийм сэтгэл зүйтэйгээр хандах юм бол тэр бүгд ингээд яг боломж шиг харагддаг болчихдог юм шиг санагдсан. Тийм болохоор ч тэрөө би ингээд ямар ч гэсэн зүгээр эхлээд өөрөө энэ бүхнийг даван туулаад дараа нь эргүүлээд та нартай хуваалцъя л гэж бодсон. Түүнээс би өөрөө туулаагүй, тушаагүй зүйлээ ингээд мэддэг юм шигээр ингэж ярихыг хүсдэггүй. Яг тиймэрхүү байх юм байна л гэдэг тийм одоо нөхцөлийг одоо олж харсан гэх юм уу те. Тухайн үед 7 сард гинт ингээд ажилд ороод гэхдээ тэр ажилд орохдоо ч гэсэн өөртөө шууд ажиллах байхгүй. Надад хариу өгөх маш богинохон хугацааг олгоцсон байсан. Тэгээд өнөөдөртөө ч юм уу ингээд надад хариу орно орохгүй гэдгийг хэлээрэй гэл амар богинохон хугацаа өгвөл би яг ингээд бодох хугацаа маш цөөхөн байсан ч гэсэн шууд ингээд дэвтэр дээрээ бичээд за энэ ажилд орсны давуу талууд нь юу байна те энэ ажилд орсны сул талууд нь юу байна. Тэгвэл би энэ ажилд орсноороо ингээд ийм цаг цаваа алдахад одоо те иймэрхүү сул талууд байна гэдэг ч юм уу. Эсвэл орчоод би за иймэрхүү давуу талууд байна гэд ингээд чагсааж бичээд тэгээд яг уу миний харснаар болонгууд одоо давуу тал нь сул талаасаа илүү ингээд таваад гараад ирсэн. Тэгэхээр за хэр багийн одоо иймэрхүү саналууд бас орж ирэхгүй штэ гэж бодоод тэгээд ерөнхийдөө орохоор шийдээд ингээд орсон. Гинтийн одоо ийм бүтэн цагийн ажилд ингээд орсон байсан. Зуны ингээд саруудад те ингээд зугаалж яваал тиймэрхүү маш олон цаг завуудын хажуугаар бүтэн цагийн ажилтай байгаад ерөнхийдөө жоохон ядралттай маш их байсан. Тэгээд яг гэхдээ тэр болгоно тэр чинь те байнга тохиолдох юм биш шүү дээ. Тэгэл аль алины тэнцвэртэй байлгаж хичээгээл сэтгэл санаач гэсэн ерөнхийдөө маш төвчтэй 50 байсан болохоор тэр болгоныг бол ерөнхийдөө гайгүй таваад гарцсан. Тэгээ сая 9 сард хүүхдүүдийн хичээл ном ороод тэгээ би одоо энэ орсон ажилдаа ч гэсэн ремоут буюу одоо холоос ажиллах боломжтой болсон байхгүй юу. Тэгэхээр гэрээсээ ажиллангаа гэр бүл болон хүүхдүүдээ харах тиймэрхүү нөхцөл боломж хүртэл ингээд гараад ирсэн. Давхар тэгэхээр надад энэ болгоно нь надад өгж байгаа бараг биелэх шиг санагдаж байгаа байхгүй юу те. Яг тэгээ хамгийн гол нь би эхлээд ингээд ажилдаа орчоод ингээд ажиллаа хийж байхдаа бас ингээд жоохон ялах гадсан байхгүй юу. Тэгээд яа өнгийн ч юм уу эсвэл жоохон удиртай ажил ч юм уу да яа би ийм хийгээд нэг өгчгүй штэ ч юм уу яг нэг тэгж бодоодсон байхгүй юу. Гэхдээ яг дараа нь тэр ажлаа улам арай өөр шатанд аваачаад ингээд хийхэд миний дараагийн ажилтай холбогдох боломжтой байгааг олж харсан баггүй юу. Тэгээд би одоо за би энэ ажлаа ингэж хийж явахдаа дараагийнхаа ажлынхаа суурийг бас ингээд тавьж болох юм биш үү гэдгийг хараад ингээд ерөнхийдөө жоохон ингээд давхар аль болох ингээд тэнцвэртэй ингээд хийхийг хичээж байгаа. Тэгээд сая 9 сард эхлээл ерөнхийдөө маш олон зүйлс тулгарлаа. Уг нь эхэндээ ингээд тэр болгоныг маш хөнгөнөөр хүлээж авах гэж хичээгээд те өөрөө маш тайван байгаа. Сэтгэл зүгээ ч гэсэн маш тайван байлгаж ингэж хичээсэн. Тэгээд тэр хичээл зүтгэл маань ч гэсэн ерөнхийдөө бол үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. Тэгтээ одоо тэр болгоны ингээд даваад гарсны дараа за нэг тийм бас те одоо хэрвээ би өмнөх сэтгэл зүгээрээ хандаад хийдэг байсан одоо шийдвэрлэх гэж хичээдэг байсан бол бараг сэтгэл готролд орох ч юм уу те өөрийгөө хамгийн азгүйгээр тооцоол яг өөртөө тэгж хандаж эхлэх байсан байх. Гэхдээ одоо ингээд сэтгэлгээ маань өөрчлөгдчихөнгүүт тэр болгоныг ингээд те маш хөнгөнөөр хүлээж аваад угаасаа давагдшгүй зүйл хийж байхгүй гэдэг нөхцлөөс нь тэгж хүлээж аваад те тэгж ханддаг болсон байгаад да бас өөртөө маш их талархсан. Тэгэхээр аль болох
өөртөөгөө л нөгөө ажиллах гэж хичээгээрэй гэд те. Тэрийгээл давтаарай гэдгийг хэлмээр байна. Бид нар одоо хамгийн түрүүнд одоо асуудлыг ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг бэрхшээл эсвэл зовлон гэж харахаасаа илүүтэйгээр энд ямар боломж байх боломжтой вэ гэдэг өнцгөөс нь харах гэж бас хичээл зүгээр юм байна гэж бодсон. Тийм тэгээд одоохондоо нэг жоохон тиймэрхүү л байна. Тэгээ одоо над дээр өөр дээр минь бас ингээд өөртөө ажиллах дахиад ингээд олон зүйлүүд байгаа. Тэгээ тэр болгоныгоо ингээд яг чагсааж бичээд ингээд ер нь бол өөр дээр ажиллаж байгаа. Тэгээд талин дасгалыг бас судлаад талин дасгалыг ингээд өөр дээрээ хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. Тэгээд тэр болгоныгоо бас ингээд үр дүнтэй байх юм бол дахиад хуваалцаад явъя. Одоохондоо тэ ингээд яг ар гэр өөр хүүхэд ажил тэгээд ингээд би өөрөө гэд тэ гих мэтчлэн ингээд бүгднийг зохицуулаад тэнцвэртэй байлгаад завгүй одоо хуваарьтай ч юм уу те ингээд яваад байгаа болохоор бичлэг хийхгүй жоохон удаад байгаа. Гэхдээ бас ингээд над өөрт маань бас өөртөөгөө ингээд ажиллах хэрэгтэй шаардлага бас байгаа юм байна. Тийм болохоор ингээд ерөнхийдөө дахиад нэлээд жоохон туршлагажж ийж би дахиж ерөнхийдөө бичлэг хийх хэрэгтэй байна гэдэг бас нэг тийм өнцгтэр дүгнэлтэн дээр хүрсэн. Яг хөө зүгээр энэ бол ингээд байгаа бичлэгүүд бол хэрэгтэй хүндээ бол хэрэгтэй байгаа гэж би үнэхээр найдаж байгаа. Тийм болохоор нэх ингээд хийгээд байгаагаасаа ч гэсэн ич санаа зовоод ч юм уу цухтагаад байгаа ч юм байхгүй шүү. Ямар ч гэсэн энэ үтсэнд баярлалаа. Тэгээ бүгдээрээ бидэнд боломж те хаасаагүй байх боломжтой гэж хүлээж аваарай. Баярлалаа. Бай бай.